Та одоо өөрийн үгийг бидэнд сануулаач эзэн минь. Өөрийн замыг мэдүүлээч. Та илгээлтэнд бид хэрхэн залбирлаар оролцохыг та бидэнд сургаараа, сануулаарай. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. Бүгдээрээ Магдалины багтаа бүгдээрээ алга шилтгийг асуулъя. Биднийг Магдал өдөртөнд дагуулдагт баярлалаа. Магдалиндаа. За би та хүнд өнөөдөр илгээлтийн төлөө залбирах нь ямар үр дүнтэй вэ гэдэг талаар би таартай хуваалцах болно. Тэгээ бүгдээрээ Үлс 1:8-ыг уншия. Библиэд гаргаараа. Би эндээс уншиж өгье. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг хүлээн аваад Иерусалим, бүх Юудэ, Самар тэр эдгөө дэлхийн хязгаар зүртэл миний гэрч болно гэв. Ариун сүнсээр дамжуулан итгэгчид бүр өөрийн гэр бүл, сүмч болгон улс үндэстнээ өрөөгөө зогсохгүй. Бүр бусад улс үндэстэнд хүртэл өрөөл болно гэж энэ ишлэлээр бичсэн. Амен. Бидний үйлчлэн хил хязгаар Бурхны ариун сүнсээр дамжуулан тэлэгдэх болно. Өнөөдөр би та бүхэнд бас залбирлаар улс орон яаж одоо тэр дайны үеэс боссон талаар би бас гэрчлэх болно. Саяны Үлс 1:8 дээр болохоор ариун сүнсний хүч ирэхэд бид Иерусалим гэрчлэн гэсэн. Энэ бол одоо бидний байгаа газар гэсэн үг, амьдарч байгаа газар. Юудэ энэ нь бол Монголын аймаг сумдууд. За Самар энэ болохоор Монгол үндэстэн гадаадад байгаа тархан сууршсан Монгол одоо туурхтан Монгол үндэстнүүд гэсэн үг. Тэгээд дэлхийн хязгаар хүрнэ гэдэг бол бусад одоо улс үндэстнүүд, бүхий л үндэстнүүд энд орноо. Тэгэхээр сайн мэдээ Иерусалимд 2000 жилийн өмнө эхэлсэн хаан дуусголоо. Хизээ дуусголоо. Энэ сонирхолтой тийм ээ. Ямар ч гэсэн эхлээд явж байна. Одоо хаан хөрөх болоо. Нөгөө дэлхийн хязгаар маань одоо хаан байгаа л тоо тийм ээ. За тэгэхээр илгээлтийг судалдаг маш олон байгууллагууд бий. За зарим байгууллагууд сайн мэдээний төгсгөл бол дэлхийн хязгаар бол хойд солоосоо гэж үзэж байна. За зарим судлаачид болохоор Иерусалимаас сайн мэдээ гарсан эргээд одоо Иерусалимд очиноо гэж үздэг. Яагаад гэвэл одоо Юдэчүүд дуулуургүй байгаа үед харь үндэстнүүд одоо эзэн дуулахтаа болж ирж байгаа. Тэгээд үргэлж юм байхгүй хожим өөрийнхөө Израилийн ард түмнийг нэгтгэн одоо цуглуулж сэргэнэ гэсэн Бурхны бас амлалтайгаа учраас магадгүй сайн мэдээ Израилаас гараад буцаад одоо Иерусалимд очиход одоо энэ дэлхийн төгсгөл нэ гэж үздэг хүмүүс ч байгаа. Энэ бүгдийг бол нарийн тодорхойлох боломжгүй. Зүгээр энэ бол одоо таамаглаж байгаа тийм ээ. Тэгвэл ямар ч өнөөдөр дэлхийн илгээлтийн хараа бол ерөнхийдөө хойд солонгос руу одоо чиглэж байгаа. Дэлхий дээр одоо хамгийн хаалттай, хвчлагтай газар бол хойд солонгос. Тийм учраас бидний одоо илгээлтийн зорилго бол одоо хойд солонгосод сайн мэдээ дэлгэрээсээ, хойд солонгос сайн мэдээ нээгдээсээ гэдэг энэ одоо залбирал байгаамаа. Энэ бол маш чухал. 2007 онд бол одоо хойд солонгосод ерөнхийдөө солонгосын хойд талд сэргэлт болж ирсэн. Тэр үед маш олноороо хүмүүс итгэж эзэн дээр ирж ирсэн. Тэгэхэд улс орнууд солонгосын нийслэл Бихняныг хоёр дахь Иерусалим гэж нэрлэж ирсэн байна. Зүүн Иерусалим гэж нэрлэж ирсэн байна бүр. Тэгэхээр магадгүй одоо дэлхийн төгсгөл бас хойд солонгос ч юм уу, хойд солонгос сайдад нээлттэй бол болох юм бол одоо магадгүй бусад улс орнууд ч илүү нээлттэй болох боломжтой. Тэгэхээр Үлс 16 дахь бүлэг дээр Паул илгээлтээр явж байгаад Аз руу ингээд ирэх гэсэн. Гэтэл ариун сүнс хориглолоо гэж байдаг. Тэгэхээр илгээлт нь Бурхны ажил, Бурхны чиглүүлэг, Бурхны хүсэл төлөөгөөр явагддаг ажиллаа гэдгийг эндээс бид харж чадна. Тэр үед Аз руу эсвэл мэдээж одоо Монгол одоо Хятад руу сайн мэдээ нэлээд хүчтэй орж ирэх байсан баг. Гэхдээ тухайн үед Аз руу иргэсэн бол нэлээд хавчлагтай одоо тодорхой байсан. Харин Бурхны өсөлт төлөв болохоор одоо Европ руу их л сайн мэдээг илүү одоо дэлгэрүүлэх ийм төлөвлөгөө байжээ. За тэгээд Македонд нэг хүн бидэнд туслаач гэсэн үзэгдлийг Паул үздсэн байгаа. Тэгээд
одоо Македоноор дамжаад одоо Европ руу сайн мэдээг илүү дэлгэрүүлсэн. Тухайн үед Ром болохоор маш хүчрхэг гүрэн байсан учраас Ромоор дамжуулан одоо дэлхийн бусад улс үндэстнүүдэд хүрэх нь илүү одоо тохиромжтой байжээ. Яагаад гэвэл грек хэлтэй нэгдсэн одоо нэг хэлтэй тэгээд маш олон нөгөө улс орнуудын харилцаа зам тавигдсан байсан учраас энэ одоо бэлэн бүтцийг ашиглаад сайн мэдээ тарах нь илүү одоо хурцтай түүх боломжтой байжээ. Тэгэхээр одоо анх сайн мэдээний төв болохоор Израиль, Иерусалим байсан. Дараа нь сайн мэдээний төв Ром руу шилжсэн. Ромд 300 орчим жил болж иж Ром одоо Христ итгэлийг улс орныхоо үндсэн одоо итгэл үнэмшил болгож хүлээн зөвшөөрсөн. Ингээд тэр их хавчигдж зовсон итгэгчдийн тэр их итгэлийн үйлчлэлийн үржимс гарсан. Маш их хүмүүс сайн мэдээний төлөө амиа өгч тэр үнийг төл золиосыг гаргаснаар тэр аимшигтай Христ итгэлийг авчдаг байсан. Тэр Неро хааны тэр Ром улс хожим нь Христ итгэлд одоо нээлттэй болсон. Хүлээн зөвшөөрсөн. Ингэж одоо итгэгчид байгаа газараа гэрэл болж үнэхээр итгэлээ сагснаар бүхэл бүтэн тэр үндэстнийг бүр тэр том гүрнийг байлдан дагуулж чадсан. Үнэхээр гайхамшигтай. Тийм учраас өнөөдөр ч гэсэн улс орны итгэгчид нэгдэж залбирах юм бол, итгэлдээ тууштай байх юм бол Монгол улс ч гэсэн дэлхийд хүчрэг улс байх боломжтой. Тэгээд Европ сайн мэдээгээр одоо дүүрч одоо сайн мэдээ хангалттай хүрж одоо хүлээн авах хүртэл Ромын 300 жилийг оролцуулаад 1000 жил шаардагдсан. Дараа нь Ромоос одоо Атлантын далай гаталж Америкт сайн мэдээ хүрсэн. Америк сайн мэдээгээр бүрэн одоо дүүрэхэд 500 жил шаардсан байна. Тэгээд Америк одоо Христ итгэлтэй улс болсон. Дараа нь номхон далай гатлаад Аз руу, Өмнө Солонгос руу одоо чиглэсэн. Өнөөдөр Америк тэгээд Америкийн дараа илгээлтээр Солонгос одоо явдгаа маш хүчтэйгээр сайн мэдээ тараадаг. Ингээд сайн мэдээ ерөнхийдөө зүүнээс баруун тал руу ингээд дамжиж явж байгаа нэг юм үзэгдлийг харж чадна. Тэгээд Өмнө Солонгост одоо сайн мэдээ хүчтэй одоо ингэж нөлөөлөх хүртэл 140 жил болжээ. 150 жилийн хугацаанд Солонгост одоо үнэхээр Христ итгэл бол маш гүн суугдсан. Тэд бүр илгээлтэнд явдаг тийм хүчрэг улс үндэстэн болсон байна. За Монголд 1990-с 2000 онд сайн мэдээ маш хурдтай тарсан. Тэр өсөлт бол үнэхээр гайхамшигтай байсан. За тэгтэл 10 жилийн дараа тэр өсөлт одоо хурд ер нь жоохон саарсан байгаа. Харин Солонгост бол 100 жил өсөлт явсаар байгаад тэгээд одоо саарчээсаа тэгээд илүү одоо илгээлтэнд явж ирсэн тийм түүх байна. Тэгэхээр бид итгэлдээ илүү тууштай байх юм бол Монгол улс бол үнэхээр өрөөгднө. Үнэхээр итгэлдээ тууштай зогсож үргэлжлүүлэн бид сайн мэдээ илгээлтэнд зориулах юм бол Монгол улс бол үнэхээр одоо улс төр болон эдийн засаг тэгээд сүнслэг энэ талбарт бол үнэхээр хүчрэг байх болно. Одоо өнөөдөр дэлхийн илгээлт бол ерөөсөө Хятад, Энтхэг, за Хойд Солонгос, Исламын улс орнууд Иерусалим руу ерөнхийдөө голлож чиглэж байгаа. Одоо Иерусалимийн нөгөө хэрмийн зүүн хаалга хаалттай байдаг байна. Тэр хаалга бол яг Иесусийн илжиг унан орж ирсэн тэр хаалга юм байна. Тэгээ одоо тэр хаалга нээгдэх юм бол ер нь бол одоо зовлон гам шиг орж ирнэ гэж үзээд одоо айж бас тэр хаалгыг хаалттай байлгад юм байна. Харин үнэхээр илгээлтийн байгууллагууд юу дүгнж байгаа гэвэл судлаачид за Хойд Солонгос сайн мэдээ одоо нэвтэрч нээгдэх юм бол магадгүй тэр зүүн хаалга нээгдэх байхаа гэсэн ийм таамаг төшөөлдөг юм байна. Тэгэхээр үнэхээр Хойд Солонгос бол ерөөсөө баг дэлхийн төгсгөл юм шиг харагдаж байгаа ерөөсөө. Маш тийм хаалттай. Тэгэхээр бусад улс орнуудад одоо энэ илгээлтээ явуулахдаа үнэхээр Хойд Солонгосыг бас оруулан залбирах, анхаарах ийм одоо цаг болж байна. За Израиль, Хойд Израиль өмнөд Юда гэж хуваагдсан шиг Солонгос ч гэсэн
одоо хойд өмнөд болж хуваагдсан. Уг нь бол хойд талын итгэгч нар маш хүчтэй сайн мэдээ тараадаг, өмнөд рүүгээ явж одоо сүм чуулган тарьдаг байсан. Тэгвэл өнөөдөр хойд солонгост сайн мэдээ нэвтрэх юм бол тэд хүлээн авах юм бол үнэхээр хүчрэхээр босч ирэх боломжтой. Одоо ингээд хуваагдсан солонгос, өмнөд солонгос нь илгээлтэнд ийм үр дүнтэй үйлчилж байгаа юм бол нэгдэх юм бол тэгэл ерөөсөө тэд нар маш хүчрэх болох боломжтой. Хойд солонгосынхан ер нь бол бид хөл нүцгэн ч гэсэн Иерусалим хүртэл сайн мэдээ тараах болно гэж залбирдаг гэсэн. Илүү одоо хойд солонгосыг бурхан илүү ашигланаа гэж тэд нар залбирдаг. Бид нар ч байгаа газартаа бид нар сайн мэдээгээр бид үнэхээр урагшлах юм бол бид өсөх юм бол илүү тараах юм бол бидний хэл хязгаар улам одоо тэлэгдэх болно. Хойд солонгост Япончууд орж ингэж эзлэн төрөмгөлж өөрсдийн шашныг тулгасан. Тэгээд өөрсдийнхөө итгэл үнэмшлээ дагах уу, бидний одоо шашны хүлээн авах уу, биднийг дагах уу гэдэг одоо энэ одоо хатуу одоо тулгалтыг тэдэнд тулгасан, хавчиж дарлсан. Тэгээ энэ зовлон авчлагаас болоод одоо хойд солонгос Японд одоо дагаар орсон байгаа. Үнэхээр тэр бол маш хүнд бас хэцүү тийм сорилтын одоо цаг үе байсан. Харин тэд одоо ч гэсэн залбирч байна. Үнэхээр тэд өнөөдөр нээлттэй болох юм бол тэд үнэхээр илгээлтэнд илүү их хувь нэмэр оруулах болно. Хэрвээ хүчтэй нэг ялах юм бол бусдын одоо ялна гэсэн үг. Тэгэхээр тэр хойд солонгосын тэр одоо хаалттай тэр одоо дарангууллыг хэрвээ унахын төлөө нэгдэхийн төлөө залбирч үнэхээр тэнд ийм нэгдэл бий болвол үнэхээр дэлхийн илгээлтэнд дэлхийн энэ одоо чуулгануудын одоо өсөлтөнд үнэхээр гайхалтай хувь нэмэр болох болно. Ялангуяа илгээлтэнд. Тийм учраас бид бас залбирах шаардлагатай. Анхны цуглаан бол Евдэд одоо маш сул дор байсан, өөрсдийн байрчгүй байсан анхны итгэгч нар. Тэгээд айлаас айлд сайн мэдээ тараадаг. Иерусалимийн анхны чуулган Маркийн гэрийн одоо дээврдээ цугладаг байсан гэж байгаа. Тэнд олон гэр чуулганууд үйл ажиллагаа явуулж байсан талаар бид нар Үүс номоос уншдаг. Тэгээд тэдэрт нэгэн зорилго хүсэл байсан. Ерөөсөө л дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тараах, эзний хаанчлыг тэлэх ийм тэдэнд агуу алсын хараа байсан. Үүнийг өнөөдөр дэлхийн олон үндэстний сүм чуулганууд өвлж яваад яг түүний дагуу бас алхаж байна. Тэгэхээр чуулганы нэг онцгой шинж чанар бол ерөөсөө сайн мэдээ илгээлт. Тэгэхээр энэ илгээлтийг яаж хийх вэ гэхээр ерөөсөө залбирал болон сайн мэдээгээр л энэ илгээлтийг хийх боломжтой. Үүнд бол залбирал маш чухал. Тэгээд үндэстнүүдэд хүрэхийн тулд бид зөвхөн нэг тийм улс төрийн аргаар юм уу, хүний аргаар биш. Бид нар тэр загалмай хүчээр, Бурхны хайраар, тэр ариун сүнсний тэр удирдамжаар бид хөтлөгдөн хүрэх боломжтой. Бүгдээр Эфес 2:14-ийг уншъя. Эфес 2:14. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр эсгийг нэг болгож бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм а. Есүс 2000 жилийн өмнө ирэхдээ тэр улс үндэстнүүдийн тэр хуваагдал, тэр хүн төрлөختөн Бурханаас харилцаа тасарсан энэ хуваагдлыг тэр нэгдүүлэхээр энэ дэлхийд ирсэн. Тэр өөрөө загалмайд цовдлогдсноор тэр дайсагналыг устгасан. Загалмайд цовдлогдож цусаа урсгаснаар тэр хагарлыг тэр этгээсэн. Үнэхээр улс үндэстнүүдийн нэгдэл Христийн загалмаагаар дамжиж ирэх боломжтой. Өнөөдөр улс үндэстнүүдийн ийм нэгдлийг тэр хамтын ажиллагааг зөвхөн нэг одоо улс юм уу эсвэл нэг хамтын ажиллагаагаар нэг байгууллагаар энэ бүхнийг одоо зохицуулах боломжгүй. Улс орнуудын хоорондох дайн мөргөлдөөнийг зөвхөн одоо гэрээ хэлцлээр зогсоох хангалтгүй. Энэ бол зөвхөн Бурхан дотор Есүсийн тэр золиосоор, Есүсийн тэр хайраар энэ бүхэн болох боломжтой. Хэрвээ улс үндэстнүүд эзэнтэй нэгдэх юм бол
Эзнийг дуулууртай дагах юм бол эзэн ерөөлийн сүг болох болно. Бусад улс үндэстнүүд рүү илгээх болно, нэгдүүлэх болно. Дэлхийн 2 дугаар дайны дараа 1945 онд Солонгос хуваагдсан. Энэ Солонгос хуваагдсан зөвхөн нэг үндэстний асуудал биш. Энэ бол социализм болон чөлөөт зах зээлийн нийгмийн хуваагдал байсан. Хойд Солонгост Оросууд, Хятадууд тусалсан, өмнө Солонгост болохоор Америкууд, Японууд тусалсан. Ингээд ийм хоёр том ийм үзэл бодлын ялгаа хуваагдал болсон. Том улс гүрнүүдийн хоорондох хуваагдал болсон юм аа. Тэгвэл энэ хоёр улс эргэж нэгдэх юм бол энэ хуваагдлаас болж хүүтэн дайны уур амьсгал эхэлсэн. Хоёр Солонгосын хувьд дайн яг бүрэн дуусаагүй. Өмнө Солонгосын аюулгүй байдал бол баталгаатай биш. Тэгвэл энэ хоёр улс хэрв нэгдэж чадвал тэр том гүрнүүдийн хооронд хуваагдал ч гэсэн нэгдэх боломжтой. Ийм гайхамшигтай. Ийм ач холбогдол зөвхөн Солонгосын хоогийн асуудал биш. Бүр дэлхийн улс үндэстнүүдийн энэ асуудал болж байгаа. Тэгэхээр итгэгч нар цөм чуулганууд залбирч, өрөөж энэ хоёр улс нэгдэх юм бол дэлхийн нийтэд эерэг тэр уур амьсгал ирэх болно. Тийм учраас бид бусад улс үндэстнүүдийн төлөө бид зуусан залбирлаар бид илгээлтэнд оролцох боломжтой. Би та бүхэнд бас залбирах боломж гаргаж өгөхийн тулд цуглаанд хараад үүдэн ширээн дээр амьд үгс чуулганы зуусан залбиралд оролцох хүмүүс нэрээ Facebook хаягаар бүртгүүл боломжтой. Тэгэх юм бол бид 5 дахь өдөр болгон орой 9-9 сарын хооронд бид зуусан залбиралдаа та бүхнийг бас нэмэх болно, хүлээн авах болно. Бид орой болгон 1-5 дахь залбирдаг, харин чуулганаараа залбирах 5 дахь оройны онлайн ийм залбирлын ийм үйлчлэлийг нээж байгаамаа. Та бүхэн оролцох боломжтой. 1989 зөвлөлт холбоот улс задар унсан 1990 онд Германы хан нурсан 2 Герман нэгдсэн. За энэ 2 Германы нэгдэл бол үнэхээр тэгээд энэ коммунист тэр нийгмийн ч гэсэн уналт бол ерөнхийдөө сүм чуулгануудын залбирлын үр дүн. Ялангуяа 2 Германы нэгдэл бол баруун Германы сүм чуулгануудын залбирлын үр дүнд ийм зүйл болсон. Өөрөөр хэлбэл инх тайвны аргаар нэгдсэн байхгүй. Цэрэг зэвсгийн хүчээр биш. Тэгэхээр дэлхийд хуваагдсан байжгаад нэгдсэн 3 ийм улс орн байна. За Вьетнам хуваагдсан. Тэгээд хойд коммунист хэсэг нь өмнөхөө эзэлж аваад ингээд нэгдсэн. За коммунист улс болсон. За дараа нь ИМН улс баруун зүүн гэж хоёр хуваагдсан байсан. Иргэн тойрныхон улс орнуудын зөвлөгөөгөөр нэгдсэн. Гэхдээ 90 онд нэгдээд 94 онд тэнд хувьсгал болсон. Тэгээд дахин зэвсгийн хүчээр нэгдсэн байна. Харин 2 Герман 1990 онд нэгдсэн. Энэ бол яг чуулганы итгэжтийн залбирлаар болсон. 45 оны дэлхийн 2 дугаар дайны дараа Герман улс үнэхээр гэмшсэн сүм чуулганууд, баруун Германы сүм чуулганууд тэгээд улс орнуудаас уучлах байсан байна. Үнэхээр бид дэлхийд дахинд маш их хор хохирол өхөл хагцал авчирсан. Тэгээд биднийг уучлж өршөөгөөрэй гэж бүр улс орнуудын элчин сайдын яамрууд руу бүр албан бичиг илгээж ирсэн байна. Биднийг уучлаарай гэж. Тэгээд тэд нөхөн төлбөр төлсөн. Улс орнуудыг бидний төлөө залбираач гэж уриалсан. Хэрэв бидний төлөө залбирах юм бол бид үнэхээр бусад улс үндэстнүүдэд бид ерөөл болно. Бид ингээд хөгжиж үлгэр дуурайл болно гэж ингэж залбирлын хүсэлтийг өгч ирсэн байна. Ингээд тэр ухаан үед дэлхийн 2 дугаар дайны дараа Герман хүмүүсийг иргэн тойрны улс үндэстнүүд ерөөсөө үздэггүй байсан. Маш дургу, буруутгадаг. Тэгээ Герман улс ганцаардсан. Тэгээд дайнаас сүйдсэн эдийн засгаа босгохын тулд маш их тэд нар хөдөлмөрлсөн. Улс орнуудаас тусламж дэмжлэг хүссэн. Ингээд 45 жил залбирсны дараа 45 оноос хойш хуваагдсан тэр Герман 1990 онд эргэж нэгдсэн. Үнэхээр гайхамшигтай. Энэ бол ямар нэгэн улс төрийн аргаар биш,
зэр зэвсгийн аргаар биш. Харин яг тэр Бурхны өмнөх тэр сүнслэг, тэр зуусан залбирал байсан, тэр хайр, уучлалаар нэгцээ. Үнэхээр энэ гайхамшигтай. Тухайн үед одоо Германы сүм чуулгууд 17 хэсэгт ингэж хуваагдмал байсан. Харин Бурханаас та нар нэгдэн залбир гэсэн ийм илчилтийг аваад Германы баруун Германы сүм чуулгууд нэгдээд үнэхээр 7 хоног болгон залбирсан байна. Зүүн Германыхаа төлөө. Ингээд Бурхан залбиралд нь хариулж 90 онд тэдэнд гайхамшигтай ийм нэгдэл болсон. Эвлэрэл болсон. Харин иргэн тойрон улс үндэстнүүд нь энэ хоёр Германыг нэгдүүлэх хүсэлгүй байсан. Яг тэгвэл дахиад хүчтэй болчихвол дахиад өдүүлчих юм билүү. Сайн итгэхгүй байсан. Германд ч гэсэн өөрсдөө ер нь хоёр Герман нэгдэн гэдэг ийм үг хэллэгийг олон улсын одоо харилцаанд ерөөсөй хэрэглэдэг байсан. Тэгээ харин зүгээр залбирдаг байсан байна. Итгэмжтэйгээр тууштайгаар залбирдаг байсан. Ингээд залбирлын үр дүнд маш их тайвны арга замаар энэ хоёр Герман нэгдсэн. Тэгээд тэр хооронд сургуулийн хүүхдүүдэд хүртэл манай Германы одоо өдүүлсэн дайны хор шиг ийм байсан. Бид нар ийм гимнүгэл хийсэн гэж бүр бичээ жагсаагаад сургуулиудаар хүүхдүүдэд уншуулж өгөө дайны хор холбогдыг үнэхээр ойлгуулсан байна. Дахин одоо ийм дай гаргахгүй, дэгдүүлэхгүй төлөө хүүхдүүдээ сургасан байна. Маш сайн ажилласан. Маш хичээнгүйлэн тэд нар үнэхээр жинхэнэ гимсэн учраас иргэн тойрох улс орнууд хүлээн зөвшөөрсөн байна. Одоо улс орнууд Герман дуртай. Еврейчүүдийг хоморгодлон алж исэн ч гэсэн еврейчүүд ч гэсэн германчуудыг уучлсан. Одоо харилцаа сайн. Тийм учраас бидний залбирал ерөөсөө үр дүнгүй байдаггүй. Үнэхээр бидний залбирлаар Бурхан ажилтдаг. Үнэхээр тэр германчуудын тэр их хичээнгүү, тэр гимшил, тэр итгэл залбирлаас бид үнэхээр бас суралцах боломжтой. Одоо өнөөдөр Герман эдийн засгийн хөгжлөөрөө Европын тэр 30-аад улс орноос 1-р, дэлхийд 4-р ч гэсэн ингэж гайхалтай улс орноо босгон хөгжүүлж чаджээ. Тийм учраас бидэнд ч гэсэн итгэл найдар байна. Амен. Бид улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө бид зуусан залбирах юм бол, эзний үн суух юм бол, эзэн сонсох болно. Биднийг үнэхээр өрөөх болно, босгох болно, эдгэх болно. Израиль ч гэсэн нэгдмэл хаан тулс байж байгаад бас л хуваагдсан. Яагаад хуваагдах болсон бэ? Соломон хааны үед маш амар тайван, дайн дажингүй байсан. Тэгээ тэр олон улсаас эхнэр авсан. Эхнэрүүд нь өөрсдийн шүтэнэ Израильд авчирсан. Ингээд шүтэнээс болж хойд Израиль өмнөд Юда гэж хуваагдсан. Хэрв ард түмэн Бурханаа орхих юм бол, Бурханаас холдох юм бол тэд хуваагдах болно, тэд мөхөх болно гэдгийн тод жишээ. Хойд Израиль бүр хуурам шүтэнүүдийг шүтдэг байсан. Эзэн Бурханаасаа тэд эргэж, тэгээд Бурхан маш олон одоо иш үзүүлэгчдийг илгээж одоо тэдэнд үгээ илддэг байсан боловч сонсоогүй. Иремья хүртэл одоо уйлан одоо гимшин залбирч одоо хуваагдсан тэр Израилийн төлөө зуусан залбирдаг байсан. Тэгээд дараа нь тэд цөлөгдсөн. Ингээд өмнөд Юда одоо үлдэж байсан. Тэгэхээр аливаа улс үндэстэн хэрв шүтэх юм бол, Бурханаас эргэн холдох юм бол одоо хуваагдах, мөхөх, сулрах одоо ийм одоо үр дагаврууд гардаг. Ийм үзэгдэл одоо гардаг. Тийм учраас Библийн одоо ойлголт бол ерөөсөө эв нэгдэл. Бурхантай эвтэй байх. Энэ үндэстнүүдийн ивэл ерөөл энэ хүчрхэг байх нь энэ сүнслэг эв нэгдэлтэй холбоотой. Тэрээс ш махан биеийн хүний аргаар одоо хоорондоо нэгдэх, сүм чуулганууд нэгдэх юм уу, хүний аргаар улс үндэстнүүд хоорондоо нэгдэх ямар ч боломжгүй. За зэвсгийн аргаар бол бүрч боломжгүй. Тэгэхээр Бурхан Израильтай гэрээ байгуулад би таартай гэрээ байгуулж байна. Энэ гэрээг зөрчил та нар ингээд мөхөх болно. Та нар гэрээнтэй зогсох юм бол үнэхээр та нар үндэстнүүдэд ерөөл болно гэсэн. Ингээд Авраамтай гэрээ байгуулад малын одоо махыг ингэж хуваагаад 2 хэсэг болгоод тэгээд одоо Авраамаар бэлдүүлсэн. Энэ бол гэрэний одоо энэ одоо батлах тэр
одоо үйл ажиллагаа. Тэгсэн чи яг Авраам 2 махыг, малны 1 махыг одоо хуваагаад тэгээ яг голоо нуугаад ингээд хүлээж ирсэн. Тэгээ бурхан тэр 2 хуваагдсан махны дундуур гарсан үүгээрээ одоо энэ гэрээг хүлээн авч байгаагаа ингэж илэрхийлсэн. Тэгээд өөрөөр хэлбэл энэ гэрээнд үнэн ч итгэмжтэй байхгүй бол энэ малын мах шиг хуваагдах болно гэдгийг бас илэрхийлсэн. Сүрх болно, таслагдах болно гэдгийг ингэж харуулсан. Ингээд хойд Израиль бурханаас холдож шүтснээр тэд одоо мөкссөн. Тэгээд одоо бид нар эндээс юу сурах вэ гэвэл үндэстнүүдийн тэр сэргэлт, тэр үндэстнүүдийн ив нэгдэл бол хүний аргаар боломжгүй. Харин энэ бол бурханаас энэ бүхэн одоо боломжтой гэдгийг бид нар энэ түүхүүдээс одоо суралцах боломжтой. Тэгэхээр бид бурхантай хэрхэн харилцаж байгаа, хэрхэн бурханы үгийг дагж байгаа нь үндэстнүүдийн өрөөгдөхүү одоо мөхүү гэдгийг шийддэг. Бүгдээр Эфес 1:10-ыг харъя. Бурхан бүх зүйлийг Христийн дотор тэр нэгдүүлэх зорилго тавьсан гэсэн. Христ дотор бүх бүтээлийг, бурхан өөрийнхөө бүтээлийг, бурхан ч гэсэн өөрөө бүтээлтэйгээ хүн төрлөختөнтэй тэр Христээр дамжуулан нэгтгэх ийм гайхамшигтай зорилго тавьсан, ийм төлөвлөгөө бурханд байсан. Христээр дамжуулан нэгдэх боломжтой. Өнөөдөр гэр бүл дотроо, улс үндэстэн дотроо, өнөөдөр сүм чуулганууд хоорондоо зөвхөн Христээр дамжуулан нэгдэх боломжтой. Заавал махан биеэр бид нэгдэх гээл хамт байх гээл байхаас илүү тэр сүнсний ив нэгдлийг хадгалах нь чухал. Сүнслэг төвшөнд ив нэгдлийг бид нар тогтоож чадвал энэ сүнслэг эрх мэдэл, энэ сүнслэг ив нэгдэл тэр материалыг, тэр оюуны нийгэмд бас тэр үр дүнгээ өгөх болно. Тэр ив нэгдлийг бид нар сүнслэг ертөнцид хадгалж чадвал энэ нь тэр нийгэмд одоо энэ хадгалагдах боломжтой. Тийм учраас бид сүнсний ив нэгдлийг хадгалах хэрэгтэй. Бидэнд өнөөдөр үр хүүхдүүдийн хандлага залбирах шаардлага нь хэрэгцээ байна. Үр хүүхдүүд маань бурхантай алхаасаа, бурхантай нэгдмэл байгаасаа бид үр хойчтой гайхамшигтай ив нэгдлийн тэр итгэл найдрыг үлдээмээр байна. Үнэхээр тэр сүнсний гайхамшигтай сэргэлтийг үлдээмээр байна. Тэр бурхан тааламжтай байдлыг, тэр жинхэнэ итгэлийг бид нар үр хойчтой үлдээхийг хүсэж байна. Израиль үүнийг одоо энэ ив нэгдлийг бурхантай хамт зогсож чадаагүй, бурхантай хамт байх тэр харилцаагаа тэд бас бүрэн хадгалж чадаагүй. 12 овг аймгийн нэг овг аймаг л гадны шүтэн шүтгэхэд тэдний ив нэгдэл алдагдаж байсан. Тийм учраас сүм чуулган бүр эзэн дуулууртай байх юм бол эзнээс имэж, дагаж, залбирч бид илгээгдэх юм бол, бид сайн мэдээ тараах юм бол улс үндэстэн бурхан гайхамшигтай өрөөж босгодог. Гайхамшигтай идгээдэг. Ийм бодтой одоо түүх Библиэлд ч байна, улс орнуудын түүхэнд ч байна. Бурханаар өрөөгдөж исэн, босч исэн. Солонгос дайны байдалтай тэдэнд юу ч үлдээгүй. Тэдэнд итгэл байсан, тэд залбирч эхэлсэн, тэд сүм чуулган байгуулсан. Тэгээд одоо өнөөдөр Солонгос илгээлтэнд Америкийн дараа орох ийм хүчирхэг улс үндэстэн болсон. Гадаад байгаа солонгосууд ерөөсөө 10-аас л дээш байвал сүм чуулган байгуулдаг гинэ. Ерөөсөө уулзаал тэд чи бас тийм үнцрэг үзэлтэй бас. Бивинэ дуудаал, нэгдээл, залбираал ингээл чуулган байгуулад байдаг. Хятад тэднээс илүү олон хэрнээ. Хятад гадаад олноороо байдаг хэрнээ тэд нар хоолны газар байгуулдаг. Харин монголчууд олноороо байхаар яадаг юм болоо. Үнэхээр итгэлд нэгдээсэн. Христээр нэгдээсэн. Чуулган болж нэгдээсэн. Бие биенийхээ төлөө өрөөж, залбирч, бие бинийгээ урамшуулн, дэмжээсэн, цөөхөнч байсан монголчууд
Үнэхээр эзэн 2-3 хүн миний нэрээр цуглуул би тэдний дунд байх болно гэсэн. Бурхан дунд нь байвал юу болд юм бэ? Тэнд ив нэгдэл, тэнд итгэрэл болдог. Тэнд чөлөөлөлт, ерөөл, тэнд хөгжил, дэвшил бий болдог. Тийм учраас үнэхээр тэр гадаад байгаа тэр монголчууд үнэхээр эзэннийг эрнэлэг хайгаасаа, эзнээс залбирэн гуугаасаа. Тэгхийн бол Монгол үндэстэн үнэхээр хүчрэг болно. Бид бас сайн мэдээд маш нээлттэй, маш ерөөх зарт төв. Тийм эзний тэр үнд маш нээлттэй, бид итгэл дээр маш нээлттэй байсан. Тийм учраас үнэхээр итгэл дээр бид итгэмжтэй зогсож чадах юм бол бид Бурханаар агуугаар хэрэглэгдэх болно. Үнэхээр Христийн итгэлийн төв Иерусалим, Европ, Америк, Солонгост байсан шиг Монголд байх боломжтой. Бид бол илгээлтэнд дуудагцаар төв. Тийм учраас бидэнд итгэл найдар байгаа. Христээр дамжуулан бидэнд итгэл найдар байна. Бид эзний өмнө бид өр хүүхдүүд, гэр бүл, сум чуулганыхаа төлөө бас тархсан монголчуудын төлөө бид залбирах шаардлагатай. Бид үнэхээр зуусан залбирах юм бол бид өрөөгдөн. Герман улс бол өнөөдөр дэлхийд хамгийн сайн машин үйлдвэрлэдэг. Үнэхээр улс төрийн тэр боловсролын тогтолцоогоор ч гэсэн маш өндөр. Улс орнууд дуртай, хүлээн зөвшөөрдөг, хүчирхэг. Германы канцлер байсан Меркель гээд маш хүчрэг удирдагч. Түүний ээж нь сүм чуулганд үйлчлдэг байсан байна. Тийм учраас энэ итгэлийн өв бол үнэхээр ерөөлтэй. Бид итгэлээ өвлүүлж чадах юм бол бидний итгэлээр Бурхан гайхамшигтай ажиллах болно. Бид өнөөдөр улс орондоо төдийгүй бид дэлхийн илгээлтэнд өөрсдөө хувь нэмэр оруулах болно. Үнэхээр монголчууд илгээсэн эзнийхээ хуваарь бол дэлхийд дээгүр явдаг. Мэдээж цөөхөн хамтаа ч гэсэн үнэхээр өөрсдийнхөө боломжоосоо бараг илүүч гадаад илгээлт хийцэд илгээсэн. Монголчуудад ямар ч улс орон нөхцөл байдалд тасан зогсож чаддаг ийм эс дөрвөн улиралтай ард түмэн байгаа. Ямар ч нөхцөл хатуу ширүү хэцүү нөхцөл байдал ч гэсэн дасан зогсож чаддаг. Энэ утгаараа бид илгээлтэнд маш сайн тохирдог. Бүх улс үндэстнүүд сайн мэдээ илгээлтэнд дуудагдсан ч гэсэн зарим улс орн бол үнэхээр онцгойлон дуудагддаг. Өнөөдөр ялангуяа Америк Солонгос бол илгээлтэнд тэргүүлж байна. Тэгээ монголчууд ч гэсэн илгээлтэнд үнэхээр оролцдог. ВАЯМ гэдэг олон улсын байгууллагын илгээлтийн үйлчлэгийг байгуулсан маш амьдралынхаа туршид зуусан залбирч ирсэн. Хэдэн жилийн өмнө Бурхан руу явсан Жоэл Доусон эзнээс үг аваад ВАЯМчуудаа хандаж ингэж хэлсэн байна. Бид нар хувьчлан улс үндэстний төлөө хангалттай залбирахгүй байна. Улс үндэстнүүдийн төлөө залбирлаас өөр илүү гарах үйлчлэл байх ёсгүй гэсэн байна. Ямар гайхамшигтай. Зуучлан залбирал. Энэ бол хамгийн чухал үйлчлэл гэж тэр хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурханы өмнө цаг гаргаж, Бурхантай нэгдэж, Бурхантай харилцах нь хамгийн агуу үйлчлэл гэж хэлсэн. Үүнээс илүү гарах үйлчлэл ач холбогдлоор үүнээс илүү гарах үйлчлэл байхгүй. Хамгийн түрүүнд итгэгч бүр эзний өмнө ирж зуусан залбирах юм бол эзнээр ерөөгдөх болно. Үнэхээр тэр сайн сайхан бүхэн гэрлийн эцгүүдээс ирдэг, Бурханаас ирдэг. Тийм учраас бидний хамгийн чухал үйлчлэл бол зуусан залбирал. Зуусан залбирлаар агуу гайхамшигт үлдэгдэг ч гэсэн зуусан залбир чи өөрөө агуу үйлчлэл байгаа байхгүй юу? Зуусан залбир чи өөрөө Бурханы хүсдэг, таалдаг, сонсдог ажилдаг ийм гайхамшигтай үйлчлэл. Тийм учраас амьтаг чуулган маань зуусан залбирлынхаа үйлчлэлээ бид
нэмэгдүүлэх болно. Бид сүнсээр сэргэг байх болно. Бид сүнсээр Бурхантай хамт алхах болно. Бид нар зуусан залбирлаар түүний дуу хоолойг сонсох болно. Бурхантайгаа хамт алхах болно. Энэ бол үнэхээр чухал. Бүгдээр Лук 10:2-ыг уншъя. Тэр тэдэнд ургац заримч ажилчтан цөөн байна. Тиймээс ургацтай ажилчид явуулахыг ургацын эзнээс гуйцгаа гэсэн. Ургац бол одоо бүхэл үндэстнүүд. Тэгэхээр бидний үйлчлэх одоо дуудлага, одоо хэрэгцээ, талбарууд бол маш өргөн. Гэхдээ энэ бүхэн эзний дотор, эзний хүсэл төлөвөөгөөр илүү үр дүнтэй явагдах боломжтой. Сайн мэдээ тарахаас өмнө зуусан залбирахын бол сайн мэдээ үр дүнтэй, илүү үр дүнтэй байх бол, илгээлт ч гэсэн илүү үр дүнтэй байх бол. Ер нь бол залбиралгүйгээр эхэлдэг үйлчлэл гэж байхгүй. Бүхэл үйлчлэлүүд залбирлаар эхэлдэг. Амен. Бид эзнийхээ өмнө залбирдаг. Тийм учраас ялангуяа онцгойлон тэр үндэстнүүдийг Бурхан дээр авчрах сайн мэдээ илгээлт бол залбирлаар илүү үржимстэй болох болно. Залбирлаар амьдлах болно. Амен. Амьдаг чуулган маань үнэхээр дотоод илгээлтэнд оролцдог, гадаад илгээлтэнд оролцдог, амийн гол сүлжээгээр дамжуулан бид нар маш олон үндэстэнд хүрсэн. Цаашдаа ч гэсэн бид нар өсөх болно. Үнэхээр хувь хүн илгээлтийн залбирал, сайн мэдээний залбирал зогсох юм бол тэр үнэхээр бусдад ивэлийн, ерөөлийн сувг болгоолно. Бурхны хайр, Бурхны сүнс биднээр дамжин урсах болно. Авсан биш, өгсөн илүү өрөөгдөж хүчрэг байх болно. Тийм учраас зуусан залбирлаар тийм амар үйлчлэл биш. Энэ бол маш гүн гүнзгий ойлголттой, маш гүн гүнзгий энэ одоо үйлчлэл. Энэ бол сүнслэг үйлчлэл. Зуусан залбирлаар хийн дуртай хүснээрээ суугаад тэр болгон одоо хагалтай хувцаар залбирчдаггүй. Өдөр тутамдаа залбирч ийж, өөрийгөө бүр зориулж ийж, зориулт гаргаж ийж, золиос гаргаж ийж одоо оролцдог үйлчлэл байгаа. Энэ бол залбирал бол яг сүнсний одоо үйлчлэл. Цэвэр бүр ингээд сүнсээр хөтлөгддөг ийм үйлчлэл байгаа даа. Тэр болгон өөрсдийнхөө хүссэн одоо хүслээр юм уу тэр хэрэгцээнийхэн төлөө залбирх нь хангалтгүй. Бурхан юу хүсэж байгааг асууж, сонсож, Бурханы хүслийн дагуу, Библийн дагуу үгтэйгээр, амлалтайгаар залбирх юм бол бидний сүм чуулганууд сэргэлт ирэх болно. Бид нар өөрсдийнхөө хүний амьдралдаа ч гэсэн хүчрэг байх болно. Бидний хил хязгаар эзнэр тэлэгдэх болно. Бид сүнсний шин төвшөнд гарах болно. Амен. Энэ бүхэн зуусан залбирлаар ирэх боломжтой. Нэгдсэн залбирлаар хамтдаа 2-3-аараа нийлж, хэд хэдээрээ нийлж санаа нэгдэн залбирх юм бол Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй болно. Итгэгчид ч гэсэн боломжгүй зүйл гэж байхгүй болно. Ерөөсөө бидний тэр гин нүгэлдээ өгсөн байсан. Бурхантай ямар ч холбоо хамаарлаггүйсэн тэр амьдралаас Иесус Христ өөрийнхөө тэр амиар цусаар биднийг шинэ хүн болгож Бурхантай холбосон. Энэ бол өөрөө гайхамшиг юм бол. Бид зүгээр амийн хуваа хичээсэн. Тийм хязгаарлагдмал, тийм бодол санаатай сэтгэхүйтэй байхад бид Библиэлд ирснээр, бид үгэн дээр, Бурхан дээр ирснээр бид бүр улс үндэстнийхээ төлөө, бүр өөр улс үндэстний төлөө гэсэн ийм агуу том хараатай болсон. Амен. Энэ бол гайхамшиг. Бүхэл бүтэн нэг хүн үхэл байдлаасаа босож, сэргэж, шинчлэгдэж шít. Үнэхээр шинчлэгдсэн хүн. Шинэ хүн бол үнэхээр шинийг хийн. Агуу хүн л агуу үлсийг хийдэг. Тийм учраас бид бурханлаг хүн болохын төлөө бид Бурханы хүслийн дагуу алхаж бид бурханлаг хүн болох хэрэгтэй. Амен. Яг л Бурханы хүссэн хүн болох юм бол Бурханы хүсэл бидний амьдралд чөлөөтэй биелэгдэх болно. Бурханы амлалт хүсэл төлөвлөгөө нь биднээр дамжин биелэгдэх бол. Бидний амьдрал Бурханы хүсэл биелэгдэх болно өдрөөс өдөрт. Энэ
зуусан залбирлын үйлчлэлийг эхлүүлж ирсэн энэ Joel Dawson гэж хүн залбирч байгаад Бурханаас нэг үг авсан гинэ. Нэгэн хүнийг одоо дагалдуул гэж. За тэгээд өөр хотод байгаа хүн рүү уцтаад Бурхан надад чамайг одоо дагалдуул сурах гэсэн. Би чамд залбирлыг зааж өгье. Ирээрэй гэсэн. За нөгөө хүн ирсэн итгэгч залуу. За тэгээ ирээд түүнтэй уулзсан чинь чи өнөөдөр Бурханы дуулыг сонсноо гэсэн. Сонсоогүй гэсэн чинь сонс гэж цолгосон. За бараг цаг орчин болж байгаа. За сонсноо гэсэн. Сонсоогүй гэсэн. Сонс гайл өөрөө залбираал гэсэн. Тэгж бүр 4 цаг суулгаж ирсэн гинэ. Тэгээд яванда нөгөө залуу Бурханы дуулыг сурсан гэж. Тэгээд хамтраад үйлчилснээр энэ залуу одоогийн саяхан Монголд хийсэн энэ Сент гээд энэ нэг залуучуудын гайхамшигтай одоо үйлчлэлийн нэг өдөртөгч болсон байна. Тэгэхээр бид зуусан залбирлаар бид бусдыг дагалдуулах боломжтой, бид бусдыг Бурхан дээр авчрах боломжтой, залбирлаар үнэхээр бүх юм боломжтой. Бидэнд байгаа асар их нөөц болцоо бол зуусан залбирал. Чуулганд магадгүй нэг их ашиглагддаггүй нөөц бол зуусан залбирал. Бид биенийхээ төлөө, ахлагч пасторуудын төлөө, удирдлагчдын төлөө, улс орныхын төлөө хэрэг хүчтэйгээр зуусан залбирах юм бол Бурханаас гайхамшигтай бэлэг өгдөх болно. Гайхамшигтай ерөөл урсгах болно. Үнэхээр итгэгч нар байрныхан гадаа цуглаад гар гараасаа өрөө залбирах цаг ирэх болно. Годомжиндаа баг бүрээ үлээх цуглаад гарч ирээд залбирах тэр цаг ирэх болно. Амен. Манай танаас юм гэхгүй, миний чинийг байр гэхгүй, бүгдээрээ тэр хороол хотхоныхон төлөө зуусан залбирах тэр цаг ирэх болно. Бүр ерөөгөө тэгээд орон байрныхаа мэддэг болно. Нөгөө итгэгч нар эдгээр залбирсан чинь нөгөө хулгай багассан. Эдгээр залбирсан чинь хүмүүс нөгөө аригдах нь багассан. Хоорондоо одоо хэрэлдэж маргалдах тэгээд гэмт хэрэг багассан гэж яригдах болно. Тийм учраас залбирахгүй зүйлч гэж алга, залбирахгүй итгэгч гэж алга, залбирахгүй газарч гэж алга ерөөсөө. Залбирахгүй цагч гэж байхгүй, залбирч болохгүй газар оронч гэж байхгүй, тийм талбарч гэж байхгүй, гэр орон, ажлын байр, гадаа гудамж хаана л бол хаана залбирах боломжтой. Бурхан хаасайгүй учраас Бурхан биднийг ерөөсөө орхихгүй, биднийг залбирч байхад олоод авах болно. Сонсч л байгаа биднийг. Бид нар заримдаа зарим залбирлаа айгуул мартцсан байгаа. Харин Бурхан мартаагүй. Бурхан улс үндэстнүүдийг өөрийнхөө ард түмнийг хизээж орхидоггүй. Тэр өөрийнхөө ард түмнийг өөрийнхөө бүтээл, үнцэнтэй бүтээл болсон тэр хүмүүсийг, тэр итгэгчдийг тэр алгандаа сэлдэг. Тэр зүрхэндээ тэрдэг. Тэр биднийг хайрлахдаа Иесус хүүгээ илгээсэн. Өөрийнхөө цорын ганц хайртай хүүгээ бидний төлөө, миний төлөө илгээсэн. Тэгээд Иесус 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирээд намайг хайрлахдаа бүр ингээд цусаа урсгатал бүр ингээд үхтлээ хайрлсан. Тэгэхээр өнөөдөр Иесус миний төлөө, таны төлөө. Иесус 2000 жилийн өмнө таныг бодож, таны төлөө тэр зовлон эдэлсэн юм аа. Тийм учраас өнөөдөр бидэнд Бурхан ямар хайртай гэж. Түүнд бидний төлөө хийхгүй зүйл гэж байхгүй. Бидэнд өгөхгүй зүйл гэж байхгүй. Түүний сонсохгүй залбирал гэж байхгүй. Түүгээр хариулагдахгүй залбирал гэж байхгүй. Амен. Харин тэр итгэлд хариулдаг. Тийм учраас бид итгэлтэй залбирх болно. Бурхан хаанчд тэлэгдэхийн төлөө, миний байранд, миний орцонд хаанчд тэлэгдэхийн төлөө залбирхад эзэн хариулах болно. Амен. Үнэхээр энэ гаштай. Бид нар хайртай дотны хүмүүсийн авралын төлөө залбирх хэрэгтэй. Итгэлээр. Өглөөний залбиралд ээжийн маань одоо дүүгийн бэр ирсэн. Үнэхээр гайхамшигтай. Манай сүмд явдаг. Бид нар одоо ах トゥ усийн төлөө залбирх хэрэгтэй. Бүр итгэлтэйгээр, тууштайгаар. Тэгээ Бурхан ажиллах болно. Амен. Үнэхээр энэ итгэл сүнсний дахин төрөлт нь Бурханаар л боломжтой.
бидний бодол, бидний хараа, бидний арга замаар биш. Харин бид итгэх юм бол, бид залбирах юм бол Бурхан бидний хайртай дотны хүмүүс юм аа. Биднээс илүү хайртай учраас аврах болно. Бүгдээрээ үнэхээр зуусан залбирцгаая. Бүгдээр хамтаа эсийн үлгээрээ, бүсээрээ бүгдээрээ зуусан залбирцгаая. Бурхан биднийг өөрийнхөө хамтрагчаар дуудсан. Өөртөө хамтраасаа гэж хүсдэг. Үндэстнүүд рүү яваасаа гэж хүсдэг. Үндэстнүүд Бурханы Иесус Христийн загалмайгаар, Иесусийн цусаар нэгдэх болно, босох болно. Итгэрх болно. Амен. Бүгдээрээ босцоо. Үйлс 1:8 дээр ариун сүнс та нар дээр хүчийг ирэхэд Иерусалим гэдгээр бидний байгаа газар. Тэгээд Евдээ цай мэдээ гэрчлэн гэсэн. Евдээ бол бидний Монголын аймаг сумдууд байна. Тэгээд та нар Самарт хүрнэ. Самарт гэрчлэн гэсэн. Самар бол дэлхийд даяарх одоо Монгол туурхтан Монгол үндэстнүүд. Тэгээд та нар дэлхийн цаар хүрнэ гэсэн. Үнэхээр бусад улс үндэстнүүд рүү бид ариун сүнсний хүчээр бид гэрчлэх болно. Тийм учраас бүгдээр би та бүхэнд бас тэр зарлыг дахин сануулъя. Бид нар 5 өдөр орой 9-с 9 хагасын хооронд амьд үг чуулганы залбирал онлайнаар бид залбирх болно. Та бүхэн нэг тийх өсвөл цуглааны дараа үүдэн жишрээн дээр нэрээ Facebook хаяга бүртгүүлээрэ. Утсаа бүртгүүлээрэ. Тэгэх юм бол бид холбогдоод бүгдээрээ 5 өдрийн орой болгон 7 хоног болгон үндэстнийхэн төлөө, чуулганыхан төлөө, ард түмнийхэн төлөө бүгдээрээ зуусан залбирх болно. Амен. Залбирлаар сэргэлт ирдэг. Амен. Бүгдээрээ одоо хайртай дотны хүмүүсийн төлөө залбирая. Бүгдээрээ улс орныхон төлөө залбирая. Үнэхээр тэр дайны тэр аимшигтай юучгүй хоосноос боссон Өмнөд Солонгос шиг, тэр Герман шиг дайны дараах Герман босож өнөөдөр дэлхийн хүчрэг улс болсон шиг монголчууд ч гэсэн үнэхээр эзнийхээ өмнө бид хөгжин дэвших болно. Бид ахид дэвшид болгоно. Бүгдээр хамт залбирцгаая. Зуусан залбирцгаая бүгдээр. Эзний хаан ч дэлхийн төлөө бидний хайртай дотны хүмүүс эзэн дээр ирэхин төлөө бүгдээр залбирцгаая. Халелуя. Оо Бурхан аваа. Оо эзэн Есүс яг одоо бид нар залбиргууж бүгдээр чангаар залбирая. Хайртай дотны хүмүүсийн нэрийг нэлээд залбирая. Үнэхээр тэд эзнээр аврагдах болтугай. Оо Бурхан аваа та хайртай дотны минь хүмүүсийн зүрхлийг бэлдэж өгөөч. Нээж өгөөч. Аа тэдний сүнс түрээч гэж яг одоо танаас гууч. Бидний хайртай эцэг их үр хүүхдүүд, ах эгч дүүс маань эзэн минь таны сайн мэдээнд нээгдээсэ. Хүлээн аваасаа. Тэдэнд таны сүнслэг төрөлт байгаасаа. Бурхан аваа тэдэнд сүнслэг хараа өгөөч. Оо бидний хайртай дотны минь хүмүүсийг ивээгэж бидний гэр бүлд гайхамшигтай тэр эвлэрэл итгэрлийг өгөөч аава. Халелуя! Халелуя! Оо эцэг минь бидний гэр бүлүүдийг босгон байгуулж өгөөч. Бидний ах дүүсийг, бидний ард түмнийг та сайн мэдээгээр та босгооч. Та нэгдүүлээч. Оо бидний бузар муугаас та цэвэрлээч. Оо биднийг ариусгаач эзэн минь. Гайхамшигтай мөнхийн эзэн минь. Бид сүнсээр таны өмнө хүндэлж залбирахыг хүсэж байна эзэн минь. Бид сүнсээр олон үннээр мөрөхийг хүсэж байна. Оо эзэн Бурхан бид танаас имэн хүндлэх болно эзэн Бурхан минь. Миний Монголын ард түмнийг та өрөөж өгөөч. Өдөртөгчдийг өрөөж өгөөч. Та бидэнд хүч архаг шудраг өдөртөгчийг бэлэглээч. Илгээгээч эзэн минь. Гайхамшигтай итгэлийн тэр өдөртөгчдийг бидэнд илгээгээч эзэн Бурхан. Оо Бурхан та ургацынхаа талбайд ургацын ажилчдыг илгээгээч эзэн минь. Гайхамшигтай алдагчдын төлөө зүрстгэлтэй олон хүүхдүүдэд та босгооч, илгээгээч, залбируулаач эзэн минь. Оо гайхамшигтай мөнхийн эзэн минь. Бидний гэр бүлүүдэд, бидний ард түмэн сэргэлт ирэх болно Бурхан аваа. Оо халелуя! Эзэн Есүс. 2000 жилийн өмнө Есүс та цусаар урсгасан. Та биднийг хайрлсан эзэн минь. Баярлалаа Есүс. Баярлалаа. Халелуя! Оо эзэн Есүс миний улс орон ард түмнийг хайрлсан баярлалаа. Бүгдээрээ эзнийг сүр жахлантайгаар бүгдээрээ магтцгаая. Оо халелуя. Сэтгэл минь оршин харигтай зүрхнээс минь ундраа
хайртай амьдрал минь билээ таны хайрыг би дуулаа би магтаа сэтгэл минь оршин хайртай зүрхнээс минь ундраа хайртай амьдрал минь билээ таны хайрыг би дуулаа би магтаа хайртай дуулаа хайртай магтаа хайртай хүнлээ хайртай өргий хайртай магти хайртай дуули хайртай хүнлээ хайртай мөргий амьдрал минь билээ таны хайрыг би дуулаа би магтаа Эзэн танд баярлалаа бурхан аваа. Бидэнд сайн мэдээний тэр галыг өгөөрэй эзэн минь. Оо сүнсээрээ биднийг дүүргэн та шатаагаач эзэн минь. Алдагсдын төлөөх та өөрийн зүрх сэтгэлийг та бидэнд өгөөч эзэн бурхан аваа. Бидний хайртай зотны маань хүмүүс таны гайхамшигтай загламаагаар аврагдах болтугай эзэн минь. Оо Иесус бүгдээр эзний заасан залбирлаар залбирая. Оо тэнгэрт байгаа бидний ааваа таны алдар ариунаар дурсах болтугай. Таны хаанчл ирдүгэ. Таалал тань тэнгэрчгэн газар дээр биелдүгэ. Өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд өгч хайрлаач. Бид өрдөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг мөн уучлаач. Бидний уруу таталтад бүү автуулаач. Ёрын муугаас гэтлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таних. Амен. Амен. Сайн мэдээний үнц нь бол бидний хайртай дотны хүмүүсийн маань аврал байх болно. Сайн мэдээний үр дүн бол сүнслэг аврал байх болно. Амен. Энэ аврал золиосоор зориултаар ирэх болно. Амен. Энэ зориулт золиосоор бидний зуучин залбирал бидний итгэл байх болно. Амен. Эзэн та бүгдийн залбиралд хариулах болно. Сайхан урцгаараа.